Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүхэл зүйл өөрчлөгдөж, солигдож байдаг. Харин бусдын сайн сайхны төлөө гэсэн чин сэтгэл нь хизээж хувирдгүй хүн бол багш та билээ. Яруу сайхан монгол хэлээрээ зөв ярьж, зөв бичиж сурахгүй бол өвөг дээдсийн үлдээсэн энэ их соёлыг өвлөж, тээж явахад бэрх болох бөгөөд цаашлаад монгол хүн, монгол улс оршин тогтнох нь эргэлзээтэй болно шүү хүүхдүүд. Тэд хэнээсч хариу нэгтгүй ачтан. Надад үүндээ 50 амгалан ажлыг хийх боломж чалга. Таны гэрснээс хойш хүүхдүүдийг сонирн бодоод байгаа шүү. За таны өргөдөл гомдлыг би ойлголоо. Танаа муу багш. Ярьсан шиг хүн биш юм аа. Багшийн чи цалинтай хариуцлага тооцсон шүү. Асуудал юм шийдэхгүй бол үр ширнэ хэвдэд хэцүү юм багш. Өөрийнхөө төлөө биш, өрөөлийн төлөө бүхнээ зориулдаг. Яач ч гоёж гангаллаа гэд яс угсаага далдартал гоёод хэрэггүй. Ямар ч ном олон хэл сурлаа гэд яруу сайхан монгол хэлээ мартаж болохгүй гэж яруу найрагч Эренчингийн чойном шүлгэлсэн байдаг. Манай Монголын ард түмэн үр хөвгтөө яаж хүмүүжүүлэхэ гадаадынхнаар заалгадаг тийм бяцхан ард түмэн биш. Ойлгоо та. Цаадах чи жоохон хөвгчтэй. Хүнд бас хойшлуулж болдгүй ажил гэж байдаг. Энийг та нар ойлгох хэрэгтэй. Ангиа төгсөгчөөд явж болохгүй мүү? Май номаа. Багшаа чадтаа. Үе үеийн бүх багш нарт зориулв.